iPhone SE нэг тийм дайжгүй юм шиг сонин юм шиг нэг тийм хоёроор нь байгаад байгаа маа. Хамгийн анхны iPhone SE гарахтаа бол яг тухайн үедээ 2016 оны 3 сард гарч исэн. За тэгээд тухайн үеийн хамгийн сүүлийн үеийн загвар нь бол iPhone 6s байсан. Ер нь тэгээд 6 болон 6s яг өмнө түгээмэл ашиглагдсан загвар нь юу байсан бэ гэхээр 5s 5 шиг ерөн загварууд бол байсан. Тэгээд яг өмнөх түгээмэл ашиглагдсан загварыг тусгаад анхны SE бол гарч исэн. За тэгээд хоёр дахь SE 20 оны 4 сард гараад бас тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн iPhone-ы загвар нь iPhone 11 байсан. Ер нь 10-11 хамгийн түгээмэл ашиглагдсан өмнөх загвар нь ер нь iPhone 8, 7, 6-гийн загварууд бол байж таарж исэн. За тэгээд хоёр дахь SE ер нь бол яг түгээмэл ашиглагдсан өмнөх загварыг аваад бас яг тийм дизайнтаагаараа $399 яг үнэний жилхнэрээ бол гарсан. iPhone SE ер нь бол сая 3 сард бол гарлаа. Тэгээд энэ SE яг ер нь бас яг адилхан өмнөх 2 жилийнхаа өмнөх SE-тэйгээ бүр яг адилхан гарсан. За яагаад яг адилхан гарсан бэ гэхээр одоо хамгийн сүүлийн 13-ын загвар ер нь бол 10-тайгаа төстэй. За тэгээд яг 10-ын өмнөх хамгийн түгээмэл ашигласан загвар нь дахиад SE 2 шиг адилхан нэг 8-ын загварууд болоо таарч байгаа 6-7 гээд. За тэгээд тийм учраас одоо чиний SE ялчингад яг бахиадгаар адилхан гарч байгаа. За ер нь хизээ SE-д ер нь яг өөрчлөлт орох юм бэ? Анхны SE, хоёр дахь SE хоёр ер нь өөр штэ. За тэгээд тэрэн шиг адилхан ер нь дараагийн SE хизээ өөрчлөлт орохыг ер нь 2-3 жилийн дараа гарах SE бол ер нь өөр болно. За яагаад вэ гэхээр одоо 14-ийн загварууд дээр ер нь бол нэг эмний хэлбэртэй нэг одоо дээдлийнх нь юм өөрчлөж байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас одоо ядаж 15-ын загваруудаас ер нь бол бүх одоо iPhone-ууд одоо эмний хэлбэртэй дээдлтэй болонгуудаа яг одоо SE түгээмэл ашиглагдсан өмнөх загвараа ашигладаг одоо ёс журмаараа ер нь iPhone 10 шиг төстэй загвар авна гэсэн үг. Гэхдээ гарахтаа ер нь бол нэг камертай гарах байх. За тэгээд ер нь бол 10R шиг ер нь бараг л гарах байх гэж би бодод байгаа. За тэгээд 10R шиг гарах байх эсвэл яг SE Plus гингүүтээ 8 Plus 7 Plus шиг одоо том хэмжээтэй гарангуудаа камер нь бол нэг ширхгээр үлдээд SE Plus эсвэл яг 10R шиг загвартаа гарна гэж бодож байна. За тэгээд ер нь бол өнгөний хувьд бол ер нь бол 3 өнгө байсан. За тэгээд энэ SE дээр бол Starlight, тэгээд одоо Midnight, тэгээд Product Red гэх 3 өнгө бол одоо гарсан. За тэгээд Midnight нь бол өмнө одоо Space Gray гэж ашигладаг байсан бол өнгө. За тэгээд Starlight нь бол одоо өмнө Silver гэж ашигладаг байсан өнгө байгаамаа. За тэгээд багтаамжны хувьд болохоор 6428 256 гээд 3 багтаамжтай гарч байгаа. Хамгийн доотлол нь 64. За тэгээд уул нь бол энэ жилээс бол 13-ийн бүх загваруудын хамгийн доотлын багтаамжтай хэмжээ 128-тай гарсан шүү дээ. Яг тэрэн шиг адилхан ингээд 2022 оны ингээд iPhone ингээд гарч байгаа юм бол ингээд яг бусад одоо энэ жилийн 13-тайгаа адилхан хамгийн доотлын хэмжээг нь 128 байх байсан юм да. Ингээд дахиад 64-өөр ингээд гарч байгаа. Энэ бол айгаа бас сонин санагдсан тийм. За тэгээд хэдүүлээ үргэлжлүүлье. За тэгээд SE төрлийн iPhone гэдэг чинь юу хэлдэг вэ гэхээр ер нь бол тухайд гарч байхад ер нь айгүй special edition гэдэг ер нь онцгой төрлийн iPhone шүү гэж бол гарч исэн. За анхны SE-гээс бол айгүй гоё мэдрэмж бол авч исэн. За тэгээд хоёр дахь SE-гээс бас ер нь бол бас хөөрхөн мэдрэмж бол авч исэн. За тэгсэн чинь энэ жилийн SE-гээс авч байгаа мэдрэмж бол яг өмнөх хоёр SE-тэй харьцуулахад бол яг адилхан байгаагүй л дээ. Ер нь бол яг сэтгэлд бол огт хүрээгүй. Тэгээд яг адилхан гарч байгаа болохоор л тэгж байгаа. За тэгээд ер нь бол SE төрлийн iPhone-ы гол зорилго нь юу гэдэм бэ гэхээр тухайн үеийнхээ хамгийн сүүлийн үеийн чипийг одоо ингээд аваад одоо хямдханаар одоо гаргах бол үүрэгтэй байдаг. За энэ 3 дахь үеийн iPhone SE бол яг энэ үүргээ бол гүйцэтгсэн тий A15 чиптэйгээр гараад iPhone 13-ийнхаа тий. За тэгээд одоо үнийн хувьд $429 гэдэг яг одоо ерөнхий 13-ын загвартай харьцуулахад ер нь бол 2 дахин бага одоо өртгөөр гараад за тэгээд 5G дэмждэг гэдэг үүргээ бол гүйцэтгэхийн хувьд бол гүйцэтгсэн юм. За та нар одоо харж байгаа зүүн гарталт нь бол хаа байсан 8 жилийн өмнөх 2014 оны iPhone 6 байгаа Space Gray өнгөтэй. За баруун талд нь одоо миний яриад байгаа 2022 оны одоо SE 3 дахь үеийн тий. За ингээ харах юм бол ер нь бол яг адилхан харагдаж байгаа. Яг адилхан. Ер нь бол хойтлын анзаарахгүй бол ер нь бол яг адилхан. За ер нь бол нэг утас мэдгүй хүнд яг одоо энэ хоёр утсыг ингээ харуулах юм бол одоо нэг утас мэдгүй бол уртлаас нь харчаад үе энэ iPhone 6 юм уу гэж хэлнэ л дээ. Энэ нь бол бас арай л одоо SE 3-ын одоо айгүй шүүмжинд өртөх одоо хамгийн том одоо цэг нь болж байгаа. Тэгээд хаа байсан 2022 оны одоо энэ SE тий хаа байсан 8 жилийн өмнөх iPhone 6-тай Space Gray өнгөтэй нэг адилхан харагдаж байгаа гэдэг бол арай л хитрхи байгаа. За тэгээд за нэг утас мэдгүй мал тэгэлж байна. Жохон утас мэддэг хүн хурж ирээд яг харах юм бол
яг хойдлын анзаарна л да. Хойдлын нарчаад угнаача iPhone 8 юм гэж бас андуурна. За яагаад вэ гэхээр iPhone 8-ийн артал бас энэ 22 оны SE-ийн арталтай ер нь бол бас яг адилхан. Ер нь энгийн үнүүдээр хараад бол яг адилхан л харагдана. За тэгээд за боли яг ер нь л яаж энийг 22 оны SE гэж ер нь л мэдх юм бэ те. Одоо за 22 оны SE-г одоо нэг нэлийн утас мэддэг нь одоо ингээ өгчээл та. Тэгэх юм бол за тэр хүн бол одоо ингээ нэлийн оролдож жагаад за эн чинь баг нэг юу 20 оны SE юм шүү дээ. Баг ямар ч ялгаа байхгүй шүү дээ гэж бол хэлнэ. Яагаад вэ гэхээр ер нь бол яг бодит амьдрал дээрээ те A13-ын чиптэй 20 оны SE-г 22 оны A15-тай чиптэй одоо iPhone-тай ингээ зэрэг ингээ орлох юм бол ер нь бол нүдэнд мэдгэдэхүүц амар ялгаа бол гарахгүй. Тийм болохоор бас л ингээ андуурна. Тэгээд яг юу хэлэх гээд энэ гэхээр ер нь бол гаднах төрхөө ер нь бол өөрчилсөн дээр яг 2 3 жилийн дараа бол өөрчлөгдөнө гэж угаасаа бодож байна. Гаднах төрхөө бол бушуу өөрчил одоо дараагийн 4 дахь үеийн SE гарахтаа ер нь хурдан өөрчил. Тэгээд тийм одоо тэгж хэлэхээр байна. За тэгээд камерныхоо хувьд болохоор за энэ SE бол нэг ширхэг камертай. За нэг ширхэг камертай л учраас нэг телефото ленз буюу нэгтрчлээ алдахгүйгээр яг татаж авдаг 2x 6x одоо камер байхгүй. За өргөн өнцгөр дардаг ультра вайд гэдэг бас нэг одоо камер байхгүй. За LiDAR сенсор байхгүй. За тэгэнгүүт ингээд шөнийн гормоор авдаг одоо горим байхгүй. За тэгээд 13 Pro Max-ууд дээр байдаг янз бүрийн гоё одоо дардаг бичлэг хийдэг одоо янз бүрийн шин зүйлс нь бол байхгүй. Яг энэ нь бол угаасаа хямдхан загвар хэмжээ угаасаа тиймэрхүү супер камерууд нь бол дагалдаж ирэхгүй. За тэгтээ юу гэхээр энэ ганцхан ширхэг камер нь бас энэ ганцхан ширхэг юм байна. Бас голж болохооргүй байгаа. Ягаад вэ гэхээр энэ SE дээрх ганц камер бас айгүй хөөрхөн бол дарж чадна. Ер нь бол хангалттай гоё зураг бол дарж чадна. Тэгтээ яг энэ одоо нөгөө өрөөсөн 2 ленз нь бол байхгүй. Тэгтээ энэ нэг лензийг нь бол бас нэг голоодох юм байхгүй. Ер нь бол дажгүй зураг дарж чаднаа. Энэ SE-гийн өөр дурдах сул талуудын нэг нь юу вэ гэхээр батарейных нь хэмжээ ер нь бол жижигхэн гэсэн үг. Одоо яагаад вэ гэхээр мэдээж жижиг iPhone учраас дотор нь бол жижигхэн л одоо батарей багтана. Нийт 2018 мАh бол хэмжээтэй. За тэгээ жижигхэн батарейтай учраас мэдээж цэнэгчин хурдан дуусна. Тэрээрээ чи одоо илүү их одлоо одоо цэнэглэх хэрэгтэй болж байна гэсэн үг юм аа. За тэгээд энэ iPhone-ээс ер нь хүнд тохирох юм бэ гэж асууж байгаа. За утсандаа нэг ач холбогдол өгдөгөө, утсаа ер нь их тоодгүй, шинэ утас удалдаж авахдаа ер нь их мөнгө үрж одоо үнэтэйг нь авахыг хүсдэггүй. Одоо яг одоо iPhone 2-оос iPhone 6s хооронд барьж байгаа iPhone-ы хэрэглэгчд одоо жишээ нь 3 дахь үеийн iPhone SE-г авах юм бол ер нь яг тохирно. Яг гоё ер нь нэлээд гоё хөөрхөн одоо нэлээд хөөрхөн болчихно гэсэн үг. За эсвэл одоо огт iPhone барьж байгаагүй, iPhone барьж байгаа хүн энэ SE 3-ыг анх удаа ингээд барих юм бол ер нь iPhone-ыг ямар хөө байдаг вэ гэдгийг ер нь бол одоо мэдрүүлж одоо хангалттай чадна. Тэгээ ер нь бол яг огт iPhone барьж үзэж байгаа хүн энийг анх удаага барьж эхлэх юм бол ер нь бол аюу гоё хөөрхөн тохирно гэсэн үг. За ер нь бол юм ба. За харин яг эсэргээрээ ямар хүмүүс тохирохгүй вэ гэхээр одоо утас судалдаж авахтаа те ер нь харамгүй мөнгө гаргаж чаддаг. За тэгээд мөнгөн ч одоо байдаг. За тэгээд утаснаас амархан уйддаг. За иймэрхүү хүмүүст бол огт тохирохгүй. За тэгээд бас өөр ямар хүмүүс тохирохгүй вэ гэхээр яг одоо iPhone 7 барьж байгаа, iPhone 8 барьж байгаа. Эсвэл яг одоо 2 дахь үеийн iPhone SE барьж байгаа хүмүүст энэ iPhone бол одоо хэрэггүй. Яагаад вэ гэхээр iPhone 7, 8, 2 дахь SE барьж байгаа хүмүүс одоо энэ SE-г авах юм бол ямар ч нэг тийм одоо нэг хуцаа шинжилж шүү гэсэн мэдрэмжийг ер нь бол өгч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр ер нь бол тийм ер нь тэгээд хэлэхэд ийм home button таартай, touch ID-ийн таартай, энэ ерөнхий дизайнд нь хайртай хүмүүст бол энэ SE бол яг таалагдана. Яг нэг хамгийн анхны SE барьж байгаа хүн байж магадгүй энийг одоо үзэж байгаа. Анхны SE барьж байгаа хүн бол яг энэ 3 дахь үеийн SE барих юм бол яг худалдаж авах юм бол яг нэлээд хуцаа шинжилж байгаа мэдрэмж бол өгч болж чаднаа. Хамгийн сүүлийн ингээд A15 чиптэйгээ 5G сүлжээ дэмждэг. За тэгээд 399 биш $429-оор гарсан. За тэгээд одоо дэлгэцнийхэн технологи нь ингээ LCD одоо болтол ингээ хിവэрээ байна. За тэгээ 8 жилийн өмнөх iPhone 6-тай ерөнхий дизайн адилхан харагддаг хിവэрээ байна. За тэгээд дүгэн жилгээд бол эдрийг л хэлэхээр байна. За тэгээд би та нартай хэлсэн шүү дээ. Энэ яг нэг тийм одоо хайрлах биш, үзээ ядах биш нэг тийм дундын одоо iPhone гэдэг одоо болчлоо гэд. Тэгээд та нар бол одоо ингээ ойлгож байгаа бах. За тэгээд коммент сек та нар энэ iPhone одоо
таалагдж гин үү, таалагдахгүй байна уу гэдгийг бол комент зэгт үлдээгээрэй. За тэгээ бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээ баяртай.